Сайн уу? Өнөөдөр та нартай амлсан ёсороо гişin Densetsuiski-ний түүхийн part 2-ыг оруулахад бэлэн боллоо. Хэрвээ part 1-ийг үзээгүй хүмүүс байх юм бол би доор description хэсэгт видеоны линкийг оруулсан байгаа шүү. За тэгэхээр өмнө хэлсэнчлэн гişin Densetsuгийн түүхэн Lunox, Franco, Dirot нарын эскинүүдтэй холбогддог ба үйл явдал нь Hokkaido хийдэд болж өнгөрдөг. Харин одоо болох үйл явдлууд маань Shinonome хийдэд гол төлөв болж өнгөрнө. Тэгэхээр хэдүүлээ шууд нуршаад элгүй Carrie-гийн эскиний түүх рүү харцгаая. The past is but ashes in the wind. Now there is only war. Carrie наах назаас өмнө тахилж бүсгүй болохоор хүчээр ирсэн байлаа. Гэвч тэр үргэлж дайчин болохыг хүсдэг байсан тул сүмээсээ урган зогтжээ. Ингэж явхдаа тэрээр Lancelot-тэй санаандгүй таарч тэд хамтдаа сайн найзууд болжээ. Удаан тэнүүчилж явсны эцэст Carrie Franco-той таарсан ба айрамд нь нэлсэж түүнд үнэнчээр зүтгэх болж. Ингээд Shinonome-гийн дайны үеэр Carrie хүн шархсан ч сүмийн тахилж Angela түүнийг аварчээ. Carrie харин түүнд Shinonome гизэлсний дараагаар сүмд нь халдахгүй хэмээн ам тангараг өргөжээ. Цаг хугацаа орсон өнгөрч Franco Тамийн хаан болон иргэн ирэхэд Carrie ч бас дахин төрсөн бөгөөд Franco-д үнж хിവэр байлаа. Ингээд Franco Dirot хоёрыг Hokkaido сүмд байх тэр үед Carrie харин Yoko ярмиг өдөртөн Shinonome сүм рүү давталж байв. Тэнд түүнийг Angela хүлээж байлаа. There's no point reminiscing about the past. Одоо харин бүгдээрээ Lancelot болон Angela-гийн түүх рүү харцгаая. With this blade, I shall sweep away all evil. Lancelot бол Kitsune өнгийн сүнс бөгөөд өхөшгүй мөнх оршихуй тул 100 жил тэнэгчилж явжээ. Ингэж явхдаа тэрээр Carrie-тай очирч хідэн хундаг тулгаад найзууд болжээ. Carrie-тай адил тэрч бас өөрийн сүмийг орхин гадаад ертөнцөөр хэсүүжилдэг болж. Гэвч нэгэн өдөр тулааны талбарт орон хүн шархтан Shinonome сүмийн үдэнд ухаан алдан унжээ. Тэнд сүмийн тахилж Angela түүнийг асарсан ба ухаан орсон Lancelot жинхэнэ төрхөө түүнд илчилжээ. Ингэж тэд танилцсан ба Angela бол үл мэдэгдэх өвчнөөс болж гадагш гарч чаддаггүй нэг юм байв. Харин Lancelot түүн дээр байнгийч гадаад ертөнцийн тухай түүхүүдийг ярьж өгдөг байлаа. Удалгүй Angela нас барсан ба аав нь өөрийн сүүлчийн хүчийг ашиглан Angela-гийн сүнсийг хүүхэлдэйн хийн дахин амьлуулжээ. A new life, a new purpose. Харин Lancelot одоо өөрийн зорилгыг олсон ба тэрээр Angela болон хүн төрлөختнийг хамгаалахаар шийддэг. Гэвч яг энэ үеэр өгтлүүдийн арим Shinonome сүм рүү хөдөлж эхэлсэн байх ба Carrie дахин Lancelot Angela нартай таарах хувь тавилан тохиов. Гэвч энэ удаад дайснуудын хуваар. But I await the blade of the righteous, the ordained vanquisher of evil. It's been a while, old friend. I've come to hear your answer. Seems you found something to fight for. And you? Do you slaughter in the name of justice? Neither life nor death will sway my resolve! The sakura have bloomed